За өнөөдөр яг гинтийн бичлэг орох гэж байна. Бас яасан бэ гэсэн чинь дүү маань ногоон сонгонд авчирж гин гэж бодоод минаар яваад ирсэн байсан. Монголоор бол ян шүү. Тэнгүүтэн тэрийг муутахаас өмнө ашиглаад авъя гэд юм хоёр төрлийн юм хийсэн байгаа. Айгу амархан болсон. За эхнийх нь болохоор хуурай алтай хойлж идэг хөнхөн гоё юм салаад халуун ногоотой. Гэхдээ энэ амар халуун ногоотой ш зүгээр амтлагаа орсон төдий юм байна. Өгөрцөн яншуу хоёроо холиод өндөр нь амар гоё. Өгөрцөн яншуу хоёроо холиод тэгээ бас жижиг амтлагаа хийгээд энэ салаад хийж болдог байхгүй юу? Тэгээ бид нар сая дөнгөцөө юм бууцтайгаа холиод идчихэд үлдсэн юм байна. За үлдсэн хэсэг нь болохоор минарыгаа тус бүртээ навчин салгаж авангуудаа ингээ мөс хөлдөөдөг сав байдаг штэ. Тэрэндээ ингэж хийгээд дээрэс нь ус нэмж хийгээд юу хийжтэй хөлдөөчдөг байхгүй. Тэгэх юм бол нөгөө энэ минари чи өөрөө айгүй урд мууддаг учраас ингээд хөлдөөгөөд авчих юм бол дараа нь ашиглахад ингээ удаан хугацаанд ашиглахад айгүй боломжийн байдаг. За тэгээ хаягдал гэх юм бол нэг иймэрхүү тэгээ түрүү угаахад бас гарсан хэсэг байгаа. За тэгээ яг ямархуу дараа дис дараалтаар хийснийг үргэлжлүүлээд бичлэгээр үзүүлье. За ямар ч гэсэн дүүгийнхаа андуурч авчирсан минаригаар юм хоёр зүйл хийжлээ. За нэг багц минарыг бол 600 мянган ванаар авсан. Хамгийн түрүүн цэвэрлэхийнхаа өмнө доод хэсэгт байгаа тэр хатуу хэсэг нь штэ минари яншууныхаа тэрийг ингээ хэрчээд авцсан. За үлдсэн хэсгийг нь маш сайн цэвэрлэхийн тулд эхлээд усаар зайлсан. Дараа нь дээрээс нь шигчүү хийж агаад 2-3 минут байлгаж агаад дахин нэг усаар зайлаад одоо болохоор яг нэг хүчлийн цэвэрлэгээ явж байна. Яагаад тэгэхээр хэдүүлээ шууд салаад хийж идэн дээрээс нь устай холиод хөлдөөх учраас маш сайн цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгэхээр нэг бүрчлэн сайн илүүдэл одоо баг зэргийн муудсан байгаа иш ч юм уу навчнуудын салгаж аваад тэгээд дараагийн зүйлсүүдээ хийн. Тэгэхээр өнөөдөр болохоор YouTube бичлэгүүдээс үзэж байгаа солонгос хүмүүсийн бичлэг үзсэн. Тэгээ 3 зүйлийг юу н хийгэж утсан. Өмнө нь болохоор би минари буюу яншуугаа ашиглаад өгөрцөө тэгээ цагаангаа лимонтой холиод тухайн өдрийн нөө детокс ус маягаар уудаг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг гинт санангууд ямар ч гэсэн тэрийг хийж тавья, мөс болгож хөлдөөгөөд амархан муудаад байдаг учраас нөгөөх нь болохоор салаад хийгэж утсан. Тэр нь болохоор өгөрцөөтэй холиод ийм халуун ногоотой айгуу юм хурдан болдог салаад ер нь хуурай олтой идэхэд их зүгээр. Тим салаад ихээр бэлж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь тэр ишин нас дахиж үлдээд байгаа учраас тэргээрээ чон буюу шарвин хий гэж утсан. Тэгээд шарвин хэд бол зориултын тусдаа гурил байдаг. Тэр гурил маань гэртмэнд байхгүй байгаа учраас дараа нь хий гэж одоо техний хоёрыг өнөөдөр хийчихсэн. Одоо юу хийж өгнө гэхээр хэдүүлээ түрүүн цэвэрлж дуусгаад ишнээс нь навчнуудаа салгаж авч байгаа юм. Навчгаа хэдүүлээ устаа холиод мөс болгож хөлдөөнө гэсэн болохоор нэг бүрчлэн ингээд салгаж аваад за тэгээ ишүүдээ мэдээж түрүүн хэлсэнчлэн хаяхгүй нэгийг салаад болгоно, нэгийг дараа нь шарвин хийх байгаа. Тэгээд яагаад энэ бичлэгийг бас оруулж байна гэхээр өмнө нь би хэдэн жилийн өмнө айгүй их минари хоолндоо хэрэглэх айгүй их аван заяо. Тэнгүүтээ хэдхэн ононгуудаа муудчихдаг учраас айгүй хэцүү ингээ хайчин. Тэн чинь бас нэг хямд ногоо биш штэ. Нэг багц нэг 6,000 заримдаа бүр айгүй үнэтэй болно. Заримдаа жоохон хямдрна гэх мэтчлэн. Тэгэхээр аль болох нөгөө гэртээ авсан эрүүл хүнс, эрүүл мэндэд хэрэгтэй зүйлсээ хаяхгүй зөв хадгалаад зөв хэрэглэе гэдэг үүднээс өнөөдөр энэ бичлэгээ бас оруулж байгаа. Тэг өнөөдөр бол хоёрыг хийчихсэн, нэгийг мэдээж дараа нь хийнэ гэж хэлсэн те. За хэдүүлээ минарийнхаа навчийг ингээд устаа холиод хөлдөөчихье. Тэг ингээ хөлдөөчхөр айгу амар удаан хугацаанд хэрэгэлдэг учраас. За тэг би нөө дараагийн салаад хийсэн бичлэгээ хийгээгүй лээ. Мартаад шууд тэр чигээр нь салаад хийсний дараах бичлэгээ таадаг үзүүлчихье за. За усаа хийсээр байна. Энэ бичлэг жоохон удаан явсан юм шиг байна те. Тэгэхээр салаадаа бол ингэсэн түрүү хэлсэн өгөрцөө тэгээд ямар орснуудын жоохон сүүлийн хэсэг дээр нь шууд бичээд оруулчихъя. Тэгэх юм бол та хэдэд илүү ойлгомжтой гэж магадгүй. За тэгээд YouTube гэдэг их багшаас сайхан хайгаад бичлгүүдийг дагаад хийж болно. За ингээ хөлдөөгөө давлаа. За энэ харагдж байгаа хэсэг бол салаад байгаа шүү заяа. За ямар орцоор яаж хийсэн бэ гэдгийг би энэ дээр бас оруулаад өгнө. Орцуудын сайхан хараад аваарай. Тэрөөсө хольж хутгаал болоо маш амархан хийж ядаад юм ерөөсөө байхгүй. Тэгээ үлдсэн хэсгээ сайхан битүүмжлээд хөрөгчөндөө хийчихэн. За энэ болохоор дахиад үлдсэн нөө ишний хэсэг нь байгаа шүү. Энийг маргаашнаас ч юм уу дараагийн өдрүүдэд шарвин хийгээд идчихэд амттай болно гэж найдаж байна.
За тэгээ гэрт чинь хэрвээ хөрөгчин чинь ямар нэгэн минари ч юм уу тийм зүйл сайхан бол хаялгүйгээр гэртээ үлдээгээрэй. Яа нэг юм хөвгтэй явдал болсон юм да. Ингээ минарыг ашиглаад 3 төрлийн зүйл хийчлээ. За 3 дахь нь бол дараа энэ 2-ын төрүүлээд хийчлээ. 1-р ийм, 2-р ийм. За 3-р бол шууд бэлэн зураг ашиглаж ийм зүйл хийнэ. Тэгэхээр ерөөсөө хэрвээ ямар нэгэн зүйлийг андуураад буруу авчирсан байх юм бол хаялгүйгээр аль болох удаан хугацаанд ашиглах аргыг олоорой. Тэгээд айгүй амархан мод учраас ерөөсөө хаягдахаас өмнө хөлдөөгч юм уу ямар нэгэн байдлаар ашиглаарай. Би өмнө нь болохоор мэдгүй айгүй их хурдан уутгаад тэг хаяад идэг байсан. Тэгээд сүүлийн үед бол YouTube багшаас их юм сураад ерөөсөө аль болох хаяхгүй байх хичээл болсон. Тийм ээ. За өнөөдрийн бүтэн сайн нэг иймэрхүү дараагийн мэтлэгээр уулзъя.